анхны подкаст хийж байгаа. Тэгээд нөгөө Хорлоо Бэй гэдэг пэйж дээрээ YouTube хийж байгаа контентынхаа хуудсан дээр маш сонирхолтой ийм энергийн ажлуудын талаар ярихыг зорддог. Тэгээд энергийн ажлууд дундаасаа илүүтэй дээд ухамсартай холбогдсон үнэн мэдлэгийг олж авсан ч юм уу, ямар нэг тийм аюул сонирхолтой байдлаар тэр зүйлийг ингээд туулж мэдэрч авсан зүйлийг хүргэе гэж бодоод энэ подкастыг хийж байгаа хгүй. Тэгээд өмнө нь чамтай ярьсан ярианууд аюул сонирхолтой санагдаад тэгээд өнөөдөр энэ подкастыг хийж байгаа. За. Баярлалаа. Сайн байна уу? За, чи надаа энэ одоо ярилцж байгаа сайхнаа маань болохоор юу? Lucid dream буюу одоо амар бодтой юм шиг тэрийг монголоор одоо юу гэдэг юм бэ? Бодтой юм шигээр зүүдэлдэг. Тэгээ тэр тэндээсээ одоо зарим зөнтөө зүүд гэж ярьдаг шүү дээ. Зөнтөө зүүд гэж ярьдаг. Тиймэрхүү зүүд талаасаа айгуу тийм зөнтөө зүүдэлт юм шиг санагддаг. Тэгээд одоо ярьж байгаа бүх энэ зүйл нь болохоор зүүдээр орж ирсэн байгаа даа. За тэгээд чи надад гоё нөгөө цагны зүүдээ яриад байгаа ч гэдэггүй. Тий. Цагны зүүд яг нь ер нь бол зүүдэлж эхлэхийн өмнөх өдрүүдэд нь би зүгээр өрөөнд дотор байж байгаад нэг цаг ил цадгаа яваад хаар амар гайхаад тэр угаасаа зогцсон цаг байсан юм л та. Тэгээд тэрийг хуучны өвөгийн цаг байсан. Цаг маш хуучны цаг байсан баха. Тэр ер нь нэлийн хуучны цаг байсан. Тэгээд хий яваад хаар нь одоо энэ аягүй бол үнтэй цайтай юм гэж бодоод зүгээр өөдөн тавиад хямгатцсан байж. Тэгээд тэнцэнэ ер нь болоос 2 хонсон. Тэгээд яг нэг 3 дахь хоног мангийнхан арайн нь би яг нөгөө унтаад зүүдэндээ ингээ сайхан явж исэн чинь гинт юу яасан. Өрөөнд дотроо яг ингээд унтчихсан газараасаа босч ирээд ингээд энэ тэрүүгээр гэртээ яг ингийн үедээ байдаг шиг яваад ингийн үедээ сэрүүнээрээ гам шиг ингээ байж исэн. Тэгэхээр яг тэнд байж ах үедээ илүү тийм яг одоо бид нэр өдөр гэртээ зүгээр өрөөнд дотроо алхаад явдаг шигээ тэгээд явж зүүдэлсэн явж байгаа шиг мэдрэгдсэн гэсэн үг үү? Тий, тэгэж өөрөө ч гэсэн ер нь бол яг мэдрэгдсэн. Одоо тэнгүүд нөгөө нэг ингийн үед зүүдэлт гэс тэгтээ тэр бол арай өөр. Одоо юу гэх бүх деталийг ингээ санддаг нөө хүн өдрөө олсон юм аа нэг сандистэй ялаа та гэд нэг чи бүх зүйдээ тийг санд юм уу? Яг тухайн одоо тиймэрхүү төрлийн хэрвээ зүүд байх юм бол lucid dream гэдэг одоо хэрвээ яг тиймэрхүү зүүд байх юм бол тэрээсээ зүгээр юм яг утга учиргүй энэ төр зүүд байгаа шүү дээ. Тэгээд яг тэгээд ер нь бол тийм болохоор айгүй тод санаж байгаа одоо ч гэсэн. Тэгээд ингээд алхаж байгаа, явж байгаа, тухайн үедээ хийж байгаа үйлдэлүүд нь ч гэсэн би зүгээр ингээд ингээ үедээ нэг хальт босоо цай уучдаг ч юм уу гэдэг шиг яг тэгж бодож модоод нэг тиймэрхүү байдалтай том өрөөгөөрөө би явж исэн. Тэгээд тэгсэн чинь үүдэр хүмүүс ороод ирэхээр нь гайхсан. Тэгсэн чинь юу настай эмээ өвөө хоёр байсан. Тэгэл ер нь бол ингээд цаахан хуучны юм үүтэй болтойтой тэгээд юм эмээ өвөө хоёр ороод ирсэн. Тэгээд чиний таньдаг эмээ өвөө хоёр юм уу? Тэггүй. Ер нь бол яг таньдаг гэж хэлэхэд хэцүү. Гэтэ одоо тиймэрхүү болоход нэг тэгж айж гайхад цочирдоогүй амар сонир одоо бодохоор яагаад би гайхаагүй гэрт хүн ороод ирэх. Тэгээд хамгийн гол нь би наачин зүүд өстэй. Тэгээ би нөө өөрөө бас яг нэг зүүдэлж байгаа ч гэж хүн өөрөө яг бодохгүй. Тэгээ зүгээр л одоо нөө өдөр тутмынхаа амьдралыг өнгөрүүлж байгаагаар өнгөрүүлээ л явж байсан. Тэгээд орж ирээд тэр өвөө маань надаас цаг харсан миний хүү гэд асуугаад. Би цагаа гीचчээ цаг харсан болов уу гэдгсэн чинь би нөгөө би цаг олсон тийм манай өрөөнд нэг цаг яваад харин би нэг өөд нь аваад тавьсан газараасаа нөгөө цаг аваад өгсөн. Тэгсэн чинь нөгөө хүмүүс баярлаа миний хүү. Би гээцэн байсан гэд. Тэгээ би заашгүй шүүний молоод өчөж гэж бодоод ээжсэн чинь надаас амар хачин зэгтэй юм асуусан. Юу чи цаг удирдах чаддгаа мэдв үү гэдгийгсэн. Тэгэхээр нь би гайхаад юу илээ гэд
өвөөгөөс ингээд лавшруулаад асууж байгаа шүү дээ. Гүү шүү дээ өвөө. Цаг чинь одоо ингээд цагийн зүүгээрээ явдаг энэ зүүн ингээд урагшаага цоглоод одоо цагаа зааж байгаа үсттэй гэдэг өвөтэйгээ яриад таны энэ цаг бол бүр явгаа байсан цаг байсан шүү дээ гэдэг. Эвдэрсэн цаг. Тэгсэн чи гүү шүү дээ миний хөө цаг чинь юусоо тэгж явахгүй. Цаг чинь чамайг дагаж явдаг байхгүй юу гэд. Тэгээд чи юу амар гээд гайхсан confused гэж яагаад тэгээд тэгсэн чинь миний хүү энэ цаг руу хардаа гэд нөгөө балтын дотроос надаас нь унжуулдаг юм нөгөө халаасны цаг. Тийм халаасны цаг гаргаад ирсэн. Тэгээ гаргаж ирээд нөгөөтгөө ингээд унжуулад энэ зүүрүүн сайн хартаа чи гэтгэхээр нь гаагаад харсан чинь тэр нас ингээд зогссон цаг байж гисэн нь. Ингээд зүгээр явж эхэлчихэ. Тэгэл энэ чинь зүгээр явдаг цаг ингээд явж байгаа зү өвөөгээд ингээд үгүй чи сайн хар гэд. Тэг ингээд хараад байжгаад би тэр зогсчихсан газаасаа гүүгүү наа чин тийхгүй гэд хөдөлсөн чинь нөгөө зүн намайг дагаа хөдөлсөн. Тэгэхээр нь гайхаад ингээд хараад ийш тийш ингээ явангут нөгөө яг тэр зүүн намайг дааж хөдөлж ирсэн. Тэгээд тэнгууд тэрнтэй давхцаад тухайн байгаа цаг хугацаа яг одоо би ингээд хойшоо явбал цаг нь ухраа явангут тэрэн шиг харагдчихсэн ч гэдэг юм уу. Урагшаага ингээд явангут цаг нь урагшлангууд тэр нь ингээд яг адилхан цаг хугацаанд ингээд хөдлөөд. Тэрийг бас яг ингээд мэдэрсэн гэх юм уу? Яг яаж мэдэрсэн гэх юм. Тий. Одоо нөгөө зүгээр л одоо цаг хугацаа байгаа юм шиг. Гэхдээ бүх юм ингээд хурдан болоод ч байгаа юм шиг мэдэрэгдээд. Хэрвээ урагшлбал, хойшлбал ингээд одоо нөгөө нэг тухайн одоо өрөөний гэрэл мэрэл бүх юм ингээд өөрчлөгддөг ч юм уу тий. Тэгээд ингээд хойшилж ухраад. Гэхдээ өвөө бит гурав болол зүгээр байгаа даахгүй юм шиг. Тэгээд их гайхаад ойлгосон. Тэгэхээр би нөгөө өмнө нь нөгөө бяцлаглалын гэхдээ ер нь бол зөндөө олон номнууд дээр байдаг байхгүй юу? Одоо цаг бол хүч гэдэг нэг ном байдаг заяа. Тэгээд би бас нэг бяцлаглалын үеэр ингээд сууж яхад дээд ухамсартайгаа холбогдоод тэгээд тэрэн дээр бүх цаг үе бол яг одоо цаг гэж байдаг. Хизээч өнгөрсөн цаг гэж одоо цаг гэж ирээдүйн цаг гэж байхгүй. Бүх юм яг одоо чамтай хамт чиний амьсгалтай хамт хөдөлж идэг гэдэг хэлжсэн байхгүй. Тэгэхээр чиний нөгөө нэг одоо зүүдэн доторх одоо илэрхийлэмж нь болохоор цагны зүү чамайг хаашаа дагаж хөдлөн яг луужин шиг дагаж хөдлөөд байсан юм шүү дээ. Тий. Тэрнтэй зэрэгцээ цаг хугацаа ч гэсэн нэг дагаж хөдөлжсэн. Тэгээд тэрүүгээр ер нь бол одоо чи цаг хугацааг яаж хүснэ тэр цаг чинь яг тухайн үед чиний одоо чи яг ямар цаг хүсэж чинь тэр чинь одоо цаг байх болно гэж өвөө маань хэлсэн баг. Тэгээд тэгэнгүүт ингээд яг тухайн үед ойлгож байгаа. Одоо мэдээч нөгөө нэг одоо цаг хүчтэй гэл юу н хаасаагүй л ярьдээ штэ. Яригдаад одоо зүгээр ингийн нөгөө нэг юу мөнүүд ч юм хувийн хөгжил дээр ч гэсэндээ ингээл одоо цагнаа хараад яг одоодоо анхаарад хүн байх хэрэгтэй мэрэгтэй гэд. Тэгээ тэгэнгүүт яг тийм. Гэхдээ яг тэр одоо байгаа цаг хугацаанд чи өөрөө яг одоо ямар цагийг хүсэж байна? Яг одоо яг ямар цагийг хүсэж байна? Тэр нь одоо чиний одоо цаг байна гэж надад тэгж ойлгуулсан. Тэр наа чи нэг тийм бүр амар супер нэлийн тийм ид юм шиг сонсогдож байгаа байхгүй юу? Одоо тэр нэг хувь хөгжлийн номнууд төр чинь болохоор одоо цагтаа төвлөр гэдэг чинь хийж байгаа юмдаа л фокус гэсэн утгатай шүү дээ. Тэгэнгүүт энэ дээр болохоор бүр чи яг ямар цагийг хүсэж байна? Тэгэнгүүт тэр цаг чинь чиний одоо хүсэж байгаа цаг учраас одоо цаг байх болно гэж хэлж байгаа. Тэгэнгүүт одоо яг байгаа юмн дээрээ төвлөрөх нь зүгээр чи одоо юунд төвлөрмөр вэ? Тэр цаг чинь ямар цагт байлгахыг хүсэж байна? Тэгэнгүүт тэр цагт болон тухайн зүйлэн дээрээ төвлөрөх тэр юуг өөрөө тэгж гаргаж ирж байгаа. Гэх юм уу? Тэгээд эндээс яг чамд одоо нөгөө би тэгтээ яг сайн одоо би өөрөө тэрийг ингээ мэдрээгүй болохоор сайн ойлгохгүй ч магадгүй. Ер нь бол сайн ойлгохгүй. Гэхдээ одоо чи энийг яг
амьдрал дээрээ хэрэгжүүлэх ч юм уу яг за яг ийм бэ хүн нэг юм ойлгочоороо дараа нь ингээ амьдрал дээр хэрэгжүүлэхээр тийштэй наа чи нугас тэгдэж штэ гэдэг нэг ярьдэн штэ. Тэгэхээр чиний хүссэн цаг чинь одоо цаг байх болно гэдгийг яг юм арай жоохон амархан тийм тэнгууд тэрийг бас яг би яг хүн болгонд яг үндэ тийм байдаг юм шиг санагдсан надад. Яг үнэндээ. Жишээ. Одоо хараа хүмүүс нөгөө нэг ингээ яддаг штэ. Ингээл өдөр ямаа хийх байсан ч юм уу тий. Өмнө нь ямаа хийх байсан гэл ингээл тэрэндээ нэгдүгээр цагандаа харамсдаг. Тэгээд тэр талаараас жоохон өөртөө ингээ гомдлож боддог. Тэгээл ингээл тухайн үед л хийхтэй ингэхээс ингээл бодоол тэгэл за одоо ямаа идэ гэж ч юм уу ингээд орой суулаа гэж бодъё. Тэнгүүд яг үндэ зүгээр тэр арай л яг цаана өөрөө суухыг хүсэж исэн байхгүй. Тэнгүүд тэр арай хүрэн хүртэл өөртөө шалтгаан болж исэн ч юм уу тий. Тэгээ өөрийгөө ингээд дарах цагаад идэг. Одоо ил ухамсараач гэх юм уу тий. Тэнгүүд цаанаасаа өөрөө хүсэж байгаа цаг нь ингээд өөр байжингууд тэнгүүд тэрийг ингэж яагаад идэг. Тэгэхэд тухайн хүнд нөгөө нэг өөстө сум шиг цаг өнгөрчихлөө гэж санагддаг шүү дээ. Яг тийм байдаг ч юм. Одоо нөгөө хагасаа өдрийг хүн ингээ хүлээж илээ гэж бодоход ажлын өдрүүд нь ёо өстө ажил ихтэй байлаа. Ажлын өдөр ямар урд өнгөрчөө 5 дахь өдөр гэж юу гэж боддөг шүү дээ. Тэнгүүд өөрөө тухайн цагийг л хүсэж ийсэн. Яг үндэ тэр хүн тэр 5 дахь өдрийн оройг л хүссэн байх тий. Тэнгүүд одоо тэр хүн зүгээр л тэр 5 дахь өдөр рүү ингээд алхах чангууд тэр одоо тухайн үеийн зүүр чиг ингээд тийшээ зүгээр ингээд 5 дахь өдөр рүү алхангууд нөгөө нэг цагийн зүүн өөрийг нь дагаа хөдөлж байгаатай адилхан гэл явчихж байгаа л. Тэр нөгөө бас нэг яриад байсан шүү дээ. За цагийн зүү чи чамайг хаашаа хөдлөн цагийн зүү дагаж хөдлөн буюу чи хаана байна? Одоо цаг бишээ. Юулээ? Чи хаана байна? Тэр цаг хугацааны хүч чадал чамтай хамт байна. Дагаад байна гэдэг эдсэн шүү дээ. Тэнгүүд одоо цаг гэдэг юм хоёр үг яригдаад байгаа байхгүй юу? Чи яг одоо өөрөө юу байна? Цаг хугацаа яг тэн дээр чинь байна. Тэгээд чи тэр нэг хүсэлтэй нэг жоон холбоод ирсэн шүү дээ. Тий, одоо нөгөө нэг одоо яг ямар цагийг хүсэж чинь тэнгүүд тэр цаг нь одоо яг юу гэж байгаа тач холбогдоод одоо яг хүсэж байгаа болохоор одоо цаг байж гэх юм. Одоо тэрийг жоохон тайлбарлахад сони утгагүй сонсож магадгүй. Гэтэ одоо ингээд нөгөө нэг таны хэлжсэн шиг ингээд та бол бурхан гэж бодож байгаа штэ. Тэнгүүд одоо сонсож байгаа хин нэг юм ч юм уу те. Яг одоо өөрийгөө бурхан гэж бодох юм бол тэр бурхан учраас чадaltaй. Бурхан учраас бүхнийг одоо хийж чадна. Тэнгүүд тэр бурхан хизээч юу ч хүсэж болно. Тэнгүүд тэр бурхан одоо ингээд энийг сонсож сууж байгаа ч юм уу эсвэл хоёлаа яг ингэж ярьж сууж байгаад нэг юм одоо хүснэ. Одоо би яг одоо за нэг тодорхой цаг хугацаа хүсдэг ч юм уу те. Тэнгүүд тэр тухайн үед яг тэр акшн тэр хүн юу хүснэ тэр хүсэж байгаа зүйл нь яг тэр цагт тэр зүйл тэр мөч акшн үйл явдал зүйл нь одоо тохиолдно гэсэн үг шүү дээ. Бурхан хүсэж байгаа учраас тохиолдно болон тэр хүн чадна. Тэнгүүд тэр нь яг одоо ямар цаг хүсэж чинь тэр чинь биелж байгаа учраас одоо нөгөө ингэж яриад байдаг штэ. Одоо жишээ нь манифест хийхдээ ч юм уу хэдэн сарын дотор хэд хоногийн дотор гэдгээ хугацаагаа заавал ер нь хэлээрээ гэд нэг юм яваад идэг штэ. Тэрнтэй төстэй юм байна зү. Тийм ер нь бол бас тийм. Тэгээд яг хэр хугацаанд өөрөө хүсэж чинь тэгэл яг тэр одоо яг би яг одоо ингэ сууж байгаад нэг юм хүсэнгүүд тэр чинь одоо миний хүсэж байгаа зүйл шүү дээ. Би одоо нэг чихээ идмээр идэх ч юм уу. Тэнгүүтлээ би маргааш за нэг өдөр болж янгууд л өөрчлөгдөөд мах идмээр санагдана. Тэнгүүд тухайн үед би яг тухайн зүйлийг хүсэж байгаа болохоор тэр зүйлээ тухайн үедээ идчихдэг ч юм уу те. Яг тэрэн шиг би одоо ямар цагийг хүсэж чинь тэр цаг нь ингээд тухайн үед яг байгаад тэнгүү тэр нь одоо цаг байгаад дараа нь тэр бурхан одоо бурханлаг чанартай одоо юу гэдэг чинь юу ч хийж чадхаар болохоор өөр юмыг өөр цагт хүсэх юм бол тэгэл
тэр нь тухайн үеийнх нь цаг юм уу? Тэгээ жоохон ойлгомжгүй юм шиг сонсогдож байгаа боловч тэгтээ айгүй сайн ярьсан байж магадгүй. Ер нь бол зүгээр базаад хэлэхэд та цаг таныг дагж байгаа. Тийм. Цаг хизээч одоо өнгөрсөнд байгаагүй, бас ирээдүйд байгаагүй. Таныг дагж байгаа. Цаг хүнийг дагж байгаа. Яг таныг дагж байгаа. Тийм, яг тухайн яг моментумд тэрийг дагж байгаа. Тэнгүүд тэр хүн өөрөө өөр нэг юм одоо хүсэх юм бол цаг нь тэр хүссэн зүйлийг нь бас дагна. Яг зөв. Окей. Тэнгүүд эзэн бие нь хүн. Тий. Цаг эзэн биеийг хүнийг дагдаг. Энэ бол натур хууль болж таарад ч юм уу тий. Тэгээд эзэн бие нь нэг зүйлийг хүслээ. Тэнгүүд тэр нь яг одоо цаг буюу цаг тэр зүйл обжект тэр зорилгыг нь бас дагна. Тий. Тэнгүүд тэр эзэн бие яг тухайн үед юу гэсэн тэр нь тухайн үед болж байгаа болохоор одоо тухайн үеийн цаг буюу одоо цаг. Тэгж жагаад дараа нь өөр юм хүсч бас болно шүү дээ. Юу ч хүсч болно. Тэр бурханлаг шин чанартай. Тэнгүүд тэр нь дахиад тэр зүйлийг дараа нь яаж хүснэ тэрийг нь дахиж дагаж хөдлөнө. Одоо дагаж байгаа учраас гэх юм уу? Окей. Тэгээ ер нь бол амар ойлгочлаа. Гэтэ одоо энийг яаж амьдрал дээр жишээлбэл би бол одоо амьдрал дээрээ л болгомоор байгаа байхгүй юу? За байрны засвараа амар сайн хиймээр байна гэж хүсье. Гэдгийг чи одоо надад гоё ингэж жоохон тайлбарлаад өгүүлбэрээ маань засаад өгөрөө зөө. За би одоо байрны засварын амар дээр чүү сайхан хийх гээд хүсэж байгаа байхгүй юу? Тэнгүүд цаг хугацаа яг намайг дагж байгаа. Над руу чиглэж байгаа. Тий. Намайг дагаж хөдөлж байгаа тий. Миний хүсэж байгаа зүйл байрны засвараа сайн хийх. Зөв. Тэгэхээр цаг хугацаа байрны засвар руу одоо анхаарлаа хандуулна. Дагна. Тий. Гэтэ одоо байрны засвараа сайн хийн гэдэгт нь таны одоо хүсэж байгаа зүйл төр чинь баг зэргийн цаг хугацаа байхгүй юм гэдэг юм. Тэнгүүд наа чи одоо ингээд бүр цаад одоо яг ингээд таны одоо яг ингээ одоо бодож байгаа ил ухамсараараа биш бол юу гэдэг чи аясаараа болох юм уу. Тэнгүүд ингээд одоо тодорхой цаг хугацаанд бод. Байрны засвараа сайн хийх, байрны засвараа яг ийм тодорхой орчин нөхцөл цаг хугацаанд төсөөлж бодоод дуусгацсан байх хоёр жоохон ялгаатай байгаа байхгүй. Тэнгүүд тэгээд дуусгацсан байгаа тодорхой цаг хугацаатай байрны засвар бас сайн уу муу юу яг гэж мэдэхгүй. Гэхдээ тухайн цаг хугацаанд болцсон байна гэсэн. Окей. Тэгвэл хэрвээ та байрны за ингээ байрны засвараа 5 сарын 31 гэхэд дуусгацсан бүр төгс хэмжээнд нь болгоцсон байна. Тэнгүүд тэр хугацаанд л болно. Тийм, тэр хугацаанд л болно. Яагаад гэвэл цаг намайг дагдаг учраас. Тий. Гэтэ одоо тэр чин та анханасаа бүр яг байраа ингэж чийм болгоо, тэгж тийм болгоо засъя гэж бодож байгаа бол тэр чин одоо мэдээж ингээд юу юм чин ингээд цаг хугацаанд захирагдаад тэр зүйл нэг юм болох хугацаа магадгүй одоо санхүүгийн чадамж ч юм уу тий. Эсвэл бол ямар нэг ингээ баригдаад дуусах тэр юутайгаа холбогдоод уялдаалаад байж болох үз. Гэхдээ хэрвээ та яг ингээд тухайн цаг хугацаанд яг ингээл 5 сарын 31 ингээл цаг хугацаа маань яг тэр одоо мөчөд тэр агшинд байр минь ингээ засагдсан байхаар одоо хүсэж байгаа бол байр чинь засагдсан л болно. Гэхдээ тэр нь сайн уу муу юу гэдэг нь бас жоохон асуудалтай болчихж байгаа гэсэн. Сайн засагдах, муу засагдах нь бол одоо муу цаашаа тий. Яг таны хүсэж байгаа сайн ч юм уу. Тэнгүүд та хамгийн гол нь байрны засвараа дуусгацсан байна гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлж гин үү? Эсвэл байраа сайн заснаа гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлж гин үү гэдэг чинь ялгаатай болчихж байгаа. Тэгэхээр хүчин зүйл нь өөр болчихж байна. Хүчин зүйл нь өөр. Хэрвээ та байраа сайн заснаа гэж бодож байгаа бол эн чинь цаг хугацаанаас хальчиж байгаа байхгүй юу? Тодорхойгүй сайн гэдгийг ямар болчихж байгаа. Сайн гэдэг нь өөрөө ямар хугацаатай ин гэдэг нь тодорхойгүй болчихж байгаа юм шүү дээ. Сайн гэдэг нь ямар вэ? За би тэгвэл ингээ за яадаг ч байсан. Одоо би тэгтээ нэг одоо л нэг юм төсөл байраа засах нэг төсөөлөл байгаад байгаа байхгүй юу? Байраа засах тэр төсөөллөөр минь байр минь 5 сарын 31 гэхэд
засагдсан байх болно гэх юм бол яг тэр агшинд засагдах л болно. Яг тэр чинээгээрээ. Тий. Яагаад гэвэл цаг хугацаа намайг дагдаг. Би байрны яг тэр дотроо төсөөлсөн интерьер дизайнаар 5 сарын 31 гэхэд одоо энэ дээр бас нэг таныг дагдаг гэдэг нь бас чухал хэсэг болчихж байгаа байхгүй юу? Ингээд бодит амьдралаар аваад үзэх юм бол таныг дагдаг гэхээр тэгэхээр та өөрөө тэр 5 сарын 31 гэдэг цаг хугацаанд бас чармайх хэрэгтэй болчихж байгаа гэсэн. Яг тэгэхээр цаг хугацаа таныг дагдаг. Тэнгүүд та одоо тэрнтэйгээ уялдаад ингээд магадгүй юу гэдэг чинь үйл хөдөлгөөнөөр удаан ч юм уу хурдан ч юм уу хөдөлгөх юм бол тэр цаг хугацаанд чинь удаан ч юм уу хурдан юм уу хөдөлж таарч байгаа гэсэн. Тэнгүүд та өөрөө ингээ ямар нэгэн байдлаар мэдээж хөдөлгөөн хийхгүй байх юм бол цаг хугацаа чинь ч гэсэн тэр одоо төсөөлж байгаа акшнд чинь бас яг хүрч чадахгүй байх ч юм. Тэгэхээр яг таныг дагж байгаа гэдэг нь айгүй чухал. Одоо жишээ нь байрны засвараа би 2 хоногийн дараа гэхэд бодсон шигээ төгс болгоцсон байна гэдгээ шийдчих юм бол цаг хугацаанд бүр ингээд яг тэр 2 хоногийн дараахт нь болно. Тэр өссөн зүйл нь болно. Цаг дагцсан байгаа учраас. Гэхдээ хамгийн гол нь таны гэдгийг анхаарах хэрэгтэй. Та гэдэг чинь одоо өөрийнх нь тэр бурханлаг тэр байгаа яг ийм гоё ийм spiritual байдлаасаа гадна үйл хөдлөл физикийн хуулинд ингэж баригдаж байгаа бие мах бодиттой байгаа шүү дээ. Тийм. Яг үнэн бие мах бодит зүйлтэй байгаа шүү дээ. Тэнгүүд одоо тэрэнд чинь ингээд дагаад таны гэсэн бас бүх юмнууд орж байгаа. Таны одоогийн байгаа гэрч гэдэг юм уу? Одоогийн байгаа асуудлууд чинь таны нэг хэсэг, таны одоогийн байгаа санхүү чинь таны нэг хэсэг. Та өөрөө гэдэг чинь ингээд таны бие мах бод яг одоо байгаа одоо махан тэр биенээс гадна бас ахаад таны тэр одоо баригдаж болох материаллык зүйлсүүд олж таарж байгаа. Тэнгүүд таныг дагна гэдэг чинь таны махан бие тэгээд материаллык зүйлс чинь тэр одоо 5 сарын 31 гэдэг цаг хугацааг бас хамт дагаж чадах уу гэдэг. Тэнгүүд таны тэр зүйл чинь таныг дааж чадах хэмжээтэй одоо хүрч чадах хэмжээтэй таны бие мах бод ирч хүч одоо ажиллах те 24 цаг ингээд ямар нэгэн байдлаар тэнцээ тэгж 100% анхаарлаа өгч чадчих юм бол таны цаг хугацаа чинь дагаж хөдлөнө. Гэхдээ хамгийн гол нь таныг дагаж хөдлөж байгаа чинь чухал. Тэгэхээр та өөрөө тэрийг гүйцэж гинү гэдэг чинь бас чухал болж байгаа. Яагаад тэгэхээр нөгөө ядаж л хүн өдөрт ядаж 6 цаг унтна штэ. Yes, тийм. Ядаж л танд одоо яг тэрний хажуугаар бусад материаллык таны гэсэн хаяаны зүйлс байгаа штэ. Асуудал ч байж болно, эсвэл бол янз бүрийн ингээд өөр юмнууд те тэр болгон чинь бас давхар орж байгаа. Таны тэр чинь хэрвээ гүйцэж чадчихвал цаг хугацаа чинь дагах л бол. Гэхдээ тэр нь одоо дийлэхгүй ч юм уу гүйцэж чадахгүй бол бас хэцүү шүү дээ. За. Тэгтээ айгүй сонирхолтой мэдээлэл л. Ер нь тэгтээ хүн цагийг одоо сэдв рүү анх буцахад болохоор хүн цагийг удирдах чадна гэж хинэж толгойд баг орхооргүй. Яагаад тэгэхээр цаг чинь ингээд өөрийн мэдлгүй урсаад байгаа юм шиг л тэг ядахад гарт баригдахгүй тий. Тэгэнгүүт яг үнэндээ цагийн зүй эзэн бие хаашаа явна түүнийг дагна. Хойноос нь дагна. Харин эзэн бие нь өөрөө мэдээж хэрэг нэг унтах, идэх, амрах гэдэг юм уу чадамж потенциалтай байгаа тий. Тэг махан бие бас захирагдаад байна шүү. Махан бие бас захирагдаад байна шүү дээ. Тий. Тэгэнгүүтлээ тэр эзэн бие маань өөрөө хүсэлтэй байгаа. Тэнгүүд цаг хөөрөх юм нь эзэн биеэ дагж байгаа учраас хүслээ бас дагна. Гэтээ тэр хүслийг дагж ах үед тэр моментум дээр очиход тэр хүслийг бол ариг дагахгүй хаа. Тэр яг хүн эзэнийг л дагна. Тэр эзэн өөрөө хүслээ сайн дагж чадж гин үгүй юу? Тэр чинь цуглаагаас тий. Тэгээ дээрэс нь за яг эзэн би одоо яг тэр сүнсэн би яг одоо тэр ингээд оршихуй үнэхээр хүслээ өөрөө дагж чадах юм бол өөрийг нь дагж байгаа юм чи ингээд араас нь дагна. Гэхдээ тэгэж дагахын хажуугаар тэр чинь өөрөө ахаад эзэн би чинь дахиад нэг юм захирагдаад байгаа шүү дээ. Махан би гэдэг юм. Тэгээд ингээд үнэхээр хүсээд ингээд 24 цаг ажиллаж байгаа ч гэсэн ингээд нэг 2 3 хоногийн дараа ч юм уу тэр чи тасраад унна үсттэй. Тэр тэрнтэй яг тэрийг одоо та хүслээ дагна.
та гэхдээ бахан биедээ захирагдаж байгаа хязгаар байна. Тэнгүүд цагийн зүй таныг дагна. Та хэрвээ хүслээ хангалттай сайн дагаж чадахгүй бол мөрөөдлийнхөө төлөө хангалттай сайн хүсэж чадахгүй тий хангаж шунаж чадахгүй байгаа бол бас яг тэр цаг хугацаа чинь таныг л дагж байгаа гэсэн. Тэнгүүд та тэрийг ингээ хүсэж байгаа гэж өөрөө бодож байгаа ч гэсэн нэг жоох ингэж тэгээд хүсэл дах юм бол цаг хугацаа чинь тэрнтэй адилхан нэг юм халтуурсан юм шиг яваал өнгөрөөд ийн гэсэн үг л. Окей. За ер нь айгүй гоё юу ойлгочлаа би л. Тэгээд нэг юм гоё манифестийн ч юм уу эсвэл энергийн ажлын томьёо логик юмыг ойлгочоод би нэг хэсэг өөр дээрээ ажиллаж үздэг байхгүй юу. Тэгжээд нөгөө сонирхол нь буураад сонио буухаар яадаг лээ. Сонин дээрээ соотлцсон гихчээр сонио буухаар доохолцсон гихчээр мартчихдаг байхгүй юу. Одоо тэнгууд над цагны ойлголт ороод ирэнгүүт чинь би бол хэсэгтээ ингээд ойлгоход авчгал юм гэж бодож байна. Тэгж байгаа түн юу яалтчгүй нөө цагтай уралдана гэж нэг юм байгаад байдаг шүү дээ. Цагтай уралдаад л эхэлдэг тий. Тэр ер нь чи тэр юу гэж бодож байна? Тэр цагтай уралдана гэж юу юм бэ? Уралдаад ингээд цагандаа баригдаж идүүлчих гээл ингээд бүх юм чинь амжихгүй завгүй байгаа бол яг үүндээ би нэг бол тухайн хүн өөрөө л хүсэж гэж боддог. Тхийг хүсээд байгаа яг үүндээ. Тэгээд өөрөө тэрийгэ хүлээн зөвшөөрөх дургу. Ил дээрээ болохоор тэрэндээ бухимдж байгаа. Гомдлж байгаа. Тэрэндээ гомдлох аягүй гоё дуртай. Яг өөрөө хохирогч болоод бас хувирчж байгаа шүү дээ. Даалт ухамсартай болохоор яг үндэ тэр хүсээд байгаа. Тэгэл ингээл тэгэхээр нөгөө хүслийг эзэн бие дагдаг. Эзэн биеийг цаг дагдаг гэдэг чинь тэр юм биш үү? Тэнгүүд ингээд өөрөө яг үндэ ингээ хүсэхгүй байгаа байж ич тэрийг ингээд яагаал. Одоо юу гэдэг чи хин нэгэн хүүхэд ингээл хичээл амар хэцүү байна. Гэрийн даалгавраа хийж амжихгүй байна ч гэдэг юм уу ингээл бодоол байлаа гэж бодъё л тоо. Тэгэл ингээл цагтаа уралдаал даалгавраа хийж үзүүлчих гээл шалгалтанд гэсэн чинь гинт ингээл тулаад ч юм уу те. Тэнгүүд тэр яг үндэ тэгж байгаа юм шиг өөртөө санагдаж байгаа. Зүгээр л тийг санагдуулахыг өөрөө хүсэж байгаа. Вау. Өөрөө ингээл яг хичээлээ хийж байгаа юм шиг мэдрэх те. Гэхдээ яс ямар дээрээ хийхгүй байх. Тэнгүүд одоо ингээд ил дээрээ болохоор тухайн хүүхэд ингээл яг тэрэндээ шалтгал олоод л байгаа юм л та. Янз бүрийн шалтгаан болол ингээл тэгэл. Эсвэл бол амар олон юм ингээ нэгэн цаг дээр ингээ давцчихдээ шүү дээ. Тэнгүүд тэр ч гэсэн тэрийг юу юу гэж боддог. Тэр ч гэсэн тийм давхцал гараад идэв шүү дээ. Одоо жишээлбэл надад яг тэгээд идэх байхгүй. Одоо байрлуу нүүх засвар хийх тэгснээ тэрний санхүүг шийдэх. Тэгээ өөр юу ч хийх тийм хид хідэн том асуудлууд нэгэн зэрэг. Тий, тэгмүү тэр чинь одоо нэг акшнч бас байж болно шүү дээ. Яг ингээд нэг тэдэн цагаас хүнтэй уулзсан гэж тохирсон байжсэн чинь яг хүүхэд тараад харцдаг ч юм уу тий. Тэнгүүд одоо хин нэг ав. Тэрэн дээр нэмээд яг нэг хүргэлт өөр хүнтэй уулзах ч юм уу яг юм тохиолдчихдаг. Тэнгүүд тэр зүгээр л одоо яг хүслээ дагахтай таарлна. Одоо нэгнээс нь татгалзаж таарж штэ. Тэнгүүд ерөөсөө л тэр хүн эзэн би яг тэр хүслийг хэрэг хүсэж гин. Хэрэг хангаж чангаж гин. Тэрний төлөө одоо яг явж гин. Яг тэрүүгээрээ л сонголтоо хийж таарж байгаа байхгүй. Тэгээд тэрэндээ цаг хугацаа нь одоо болно. Тэр цаг хугацаанд өөрөө байна. Тэр сонголтыг хийжлээ. Тэгээд дараа нь одоо яг чинь 30 минутын дараа ингээд хүүхдээ авахаа сонгоцсон байх юм бол яг тэр хүүхдтэйгээ ингээд цэцэрлээсээ гараа явж явах үед тухайн цаг хугацаа ингээ өөрнөө тэрэндээ ингээд орчихсон явж байгаа. Окей. Great. Тэгэхээр чи тэр давхцал бол яг нөгөө тухайн хүний хүслийг илүү тоттох зорилготой гэдэг юм болов уу? Бас магадгүй. Окей, за истокой байлаа. Тэгээд хоёлаа дараа нь нөгөө нэг сэдвүүд төр ч юм бас ярина заа. За бай. Баярлалаа. Баярлалаа.